нийслэлийн 2026 оны төсвийг батллаа. Эх онд 86 мянган иргэнд 18 тэрбумын хүнсний толгойн болгоно. Баруун аймагт өвлжилт маш хүнд байх төлөв гарсан учраас гайлын татвараас чөлөөлөлт гэлээ. Аппликейшны зээл олголт 5 жилийн хугацаанд 8 дахин нэмэгджээ. Эх 7 хоногт 1-ээс 5 дугаар ангийнхан танхимаар 9-өөс 6-аас 9 дугаар ангийнхан цахимаар хичээлнэ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевиз саяд орсон болон бусад мэдээг 7 орон мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа. Гэхдээ олон нийтэд хаалттай хороо, бүлгийн хурлуудаар хэлэлцүүлж, олонний өмнө мэтгэлцэн өрнүүлэхгүйгээр шууд алах цохин баталлаа. Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн төсвийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, эхний хэлэлцүүлгийг олонний өмнө нээлттэйгээр явуулахаар байсан. Гэвч зарим төлөөлөгч нар хаалттай бүлгийн хурлаар хэлэлцүүлэх санал гаргаж, улмаар дэмжигдснээр нийслэлийн төсвийг нэгж хэвлэлгүйгээр олон нийтэд хаалттай хэлэлцүүлэхээр болсон. За үр дүнд нь төсвийн алдаа оноог 45 төлөөлөгч биш төрийн бас байгууллагын гаргаж ирсэн юм а. 2026 оны улсын төсвийг 9 сарын 15-нд засгийн газраас усан их хуралд өргөн барьсан. Өөрөөр хэлэх юм бол төсөв батлагдахаас 2 сарын өмнө төсвийн төслийг олон нийтэд танилцуулсан. Тэгтэл хотын төсвийг өнгөрсөн сарын 25-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, улмаар 10 хоногийн дотор эцэлэн батллаа. За энэ хугацаанд төсвийн талаар дөрвтэй ямар ч асуулт, хариулт өргөнсөнгүй. Учир нь энэ үйл ажиллагаа хаалттай явагдсан. За эндээс гарсан санал дүгнэлтийг бүлгийн дарга нар нь цаасан дээрээс уншиж өглөө. Төлөөлөгч Төмөр Төмө нийгмийн салбарын төсвүүд багцлж орж ирдэгэ. Буцааж хуваарлахдаа шийдвэр гаргаж байгаа удирдлагууд үзэмжээрээ хандаж төсөв хуваарлах тохиолдол байдаг. Иймд цаашид төсвийг илүү дэлгэрэнгүй задлж оруулж ирэх хэрэгтэй. Мөн сургууль цэцэрлэгийн барилга худалдаа авахдаа оновчтой худалдаа авалт хийхэд анхаарах нь чухал байна. За төрхий төлөөлөгчийн хувьд нийслэлийн иргэдийн хуралд байгаа хэмтгээс өргөжин сэргийлэх болон гамшигын эрсдлийг бууруулах хоёр зөвлөлд харьцангуй үеийн төсөв тавьсан талаар шүүмжилсэн. За нэг гэмтрээс өрчин сэргийлэх төсөв жишээлбэл 35 орчим тэрбумыг гэтэл маш чухал хэрэгтэй байгаа хотод магадгүй одоо өндөр ач холбогдол өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гамшигын эрсдлийг бууруулах зөвлөлд 2 тэрбум төгрөгийн ийм зардал байгаа. Төлөөлөгч Батцогт нийслэлийн төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа атал ногоон хөгжлийн чиглэлээр тэр дундаа иргэдийн аялал цугаалах амархад эерэг нөлөө үзүүлэх ногоон орчныг шинээр бий болгох нэмэгдүүлэх асуудал орхигдсон байна. Зам гүр тавих, мод тарих, ногоон хөгжил, ногоон орчин бий болгож байгаа асуудал биш. Нийслэлийн иргэдийн аялал хутаа амарч цугаалах, гэр бүлээрээ чөлөө цагаан өнгөрүүлэх, таатай орчныг бүрдүүлэх, богд уулын дархан цаацлах газар үндэсний цэцэрлэг түрүүлгэн гэсэн нийслэлийн иргэдийн аялал цугаалдаг цөөхөн орчноо танах биш нэмэгдүүлэлт анхаарч ажиллах хэрэгтэй байна гэлээ. Эх оны нийслэлийн төсвийн алдагдал 1.2 их найд төгрөг тодруулбал нийслэлийн төсвийг 4.6 их найд төгрөг гэж төсөөлсөн бол харин зардлыг нь 5.8 их найдаар тооцоолжээ. За гэхдээ энд танах боломжтой төсөл үр ашиггүй зардлууд олон байгааг төрийн бас байгууллагын төлөөллүүд мэдгдсэн. Нийслэлд давхарсан бүтээстэй татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг хийхээ хотын дарга хэдхэн хоногийн өмнө мэдгдсэн. За тэр дундаа нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана гэсэн. Гэтэл эх оны төсөвт нийтийн тээврийн бодлогын газарт 1.1 тэрбум төгрөг, харин нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт 100 сая төгрөгийг төсөөлжээ. Энэ бол нийслэл гэдэг үгний зөрүүтэй давхарсан чиг үүрэгтэй хоёр байгууллага. Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүүн гэх нэрийдлэр 332 тэрбум төгрөг төсөлсөн байна. Энэ мэтчлэн давхарсан чиг үүрэгтэй үр ашиггүй албатад өндөр дүнтэй төсвийг хуваарлаж байна гэлээ. Энэ гэмт хэрэг гамшигаас урьсан сэргийлэх чиглэсэн гээд дахиад тусгай хэрэгсэл тоног төхөөрөмж авна гэж хэлж байгаа. Энэ дээр бол 26 он 5 тэрбум төгрөг нийслэл дангаараа төсвөлсөн байна. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бид нар өнгөрсөн 23 оны нийслэлийн төсөв дээр ажиллаж байгаа цагдаа нарт одоо баахан ийм босоогоор ингээд зогсоод явдаг ийм скутеруудыг бол баахан ингээд хангаж исэн хэдэн тэрбум төгрөгөөр аваад хангаж исэн. Тэгээд тэрнийхэн дараагаар цагдаа нар одоо тэрийг нь ашиглаад гол нь гэмтэргийн тоо буурсан үгүй юу гэдэг дээр бас эргэлзээ. Тэгээд ингээ уялдаатай үр ашгуудыг бид нараас тооцох шаардлагатай байгаа харагдаж байгаа. Сургуулийн хүүхдийн автобусны үйлчлэгээний зардал гэсэн чинь 4.9 тэрбум төгрөг тий.
айгүй бага юм зардал төлөвлөсөн байгаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардал гэдэг юм бол хууль зүйн яамны дэргэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж байгаад тэр зөвлөлийн зардал бол маш өндөр байдаг. Гэтэл энд давхар ингээд нийслэл дээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардал 70 тэрбум төгрөгийг жишээлбэл төсвөлсөн байна. Тэгээ манайх чинь нөгөө олон гэмт хэрэг илрүүлснээр нь гүйцэтгэлээ үнэлдэг юм уу яа гэдэг хизээч гэмт хэрэг нь буурдгуу те нэг юм байдалтай. Энэ мэт өргөө зардал давхарсан чигүүрэгтэй байгууллагад олгогдсон төсвийн талаар нийслэлийн 1.7 сая иргэдийн өмнөөс сонгогдсон 45 төлөөлөгч хэлэх учиртай. За гэвч тэдний амнаас энэ талаар аач гэсэн үг гарсангүй. Мэдээлэлд арай ойр хүмүүс атал нийслэлд тавих хяналтыг тэд хийж чадахгүй байгааг эндээс харж болох юм а. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хатуу эсэргүүцэж байсан Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны төр хэлэлцээрийг эх 7 хоногт сойрхон батлах хүлээлттэй байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт засгийн газраас төр хэлэлцээрийг сойрхон батлах хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсан. Тиймээс эх 7 хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна. Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийж төр гэрээ байгуулснаар 5 улс руу татваргүй бараа экспортлж 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирнэ гэж өнгөрсөн жил тэргүүн шадар сайд ган томор тайлбарлаж байсан. За эрх баригчдын эргээр тайлбарлаж байсан энэ хэлэлцээрийн ард ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчид дампуурах эрсдэлтэй гэж бизнес эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлж улмаар засгийн газраас ахин ягталж илүү боловсронгүй болгохоор хойшлуулсан байна. За ингээд бизнес эрхлэгчдийн эсэргүүцлийн үр дүнд зарим үйлдвэрлэгчдийг ажлын хэсэгт хүртэл оруулсан. За энэ хүртэл төр дарагдаад байсан төр хэлэлцээрийг эх 7 хоногт аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Одоо улс орны хөгжлийг дэвшлүүлэх энэ нөөц боломж олцоог гадаад бодлогын түвшинд бид нар илүү бүрэн дүүрэн ашиглах энэ шаардлага бол байна гэсэн үг. За тэгээд энэ үднэс ч гэсэн одоо эх 7 хоногоос бол улсын их хурлаас Евразийн одоо эдийн засгийн хамт одоо холбоонд болоод түүний гишүүн улсуудтай байгуулах. За энэ одоо худалдааны төр хэлэлцээрийг бол сойрхон батлахаар бол байгаад байгаа. За манай байнгын хороогоор бол яг энэ асуудал сойрхон батлах асуудыг бол бас авч хэлэлцсэн. Манай улс төвийг сахисан улс биш. Үндэсний язгуур эрх ашиг энхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт бие даасан тэнцвэртэй гадаад бодлоготой улс гэлээ. Тиймээс альва бодлого нь аюулгүй эдийн засгийг дэмжиж явах ёстой. Оросын улбаны улстай хил нийлж байгаа бүс нутгийн аж ахуйн нэгжүүд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Яг ийм үед аж ахуйн нэгжүүд иргэд хоорондын бизнесийг хөгжүүлэхэд тарифын өглөлт эерэг үр дүн өгнө гэж олон улс судлаач тайлбарллаа. 367 багц бүтээгдэхүүнүүд бол Евразийн эдийн засгийн 5 оронд ялангуяа одоо манай хил залгаа бүс нутгууд бол экспортоор нэмэгдүүл маш эерэг үр дүнтэй. Эдгээр орнуудын бас мөн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн манай зах зээл дээр бол мөн тарифын хөнгөлт эдлээд ирнэ. Тэгэхээр энэ 3 жилийн хугацаатай болохоор энэ 3 жилийн хугацаанд ямар үр дүнтэй байх вэ гэдгийг бид нар туршина гэсэн. Ингээд эерэг үр дүн гарлаа гэх юм бол бид нар энийг цааш нь сунгаад явна. Сөрөг үр дүн гарлаа гэхэд энийг зогсоох боломжтой. Хэлэлцээрийн дагуу 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирэхээр анх яригдж байсан. За энд дурддагдсан нэр төрлийн бараанаас дотооддоо үйлдвэрлэж байгааг нь хасахыг дотоодын үйлдвэрлэгчид хүсэж байсан юм. Учир нь Монголдо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирснээр хүч тэнцвэргүй зах зээлийн тулаа болно гэдгийг сануулж байсан. Харин илүү боловсронгүй болгож оруулж ирж байгаа энэ төр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн саналыг хэр тусгасан бэ гэдг нь эх 7 хоногт тодорхой болох юм а. Оюу толгойн сонсгол эх 7 хоногт эхэлнэ. Бүтэн 5 өдөр үргэлжлэх энэ сонсголд шинжээчид сүүлийн 3 сарын хугацаанд 65 мянган материал цуглуулжээ. Гэтэл энэ сонсголд зарим гэрчүүд оролцохгүй гэдгээ мэдгдсэн. Гэрчээр дуудагдсан бол хуулийн дагуу ирэх ёстой. Ирэхгүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээн гэлээ. Яг энэ хуулиараа бол ирээд оролцох ёстой. Тэгэхдээ оролцохгүй байлаа гэдээ бас тодорхой хэмжээний одоо зөрчлийн тухай хуультай холбоотой ч илүү зохицуултууд байгаа юм билээ. Тий. Яг оролцоод бүгдээрээ яг бодиттой мэдээллүүдээ өгөөд бол уг нь үр дүнтэй юм байна. Нэгэнт хуулийн дагуу улсын их хурлаас чинь байгуулсан ажлын хэсэг шүү дээ. Тэрээс нэг хэсэг их хурлын гишүүд нийлээд гаргаад яриад явж байгаа зүйл огтоос биш. 18 хэн шалгах шинжээчид энэ сүүлийн 3-4 сарын хугацаанд ажиллахдаа 65 мянган материал хуудсыг судалж тэгээ эндээс бас бодиттой мэдээллүүдийг авах мэдээлэл өгөх ёстой гэд 300 орчим хүний нэрс гаргасан. Энд бол одоо энэ хэн шалгах хороонд ажиллаж байгаа их хурлын гишүүд миний бие байд юм уу та ямар ч нөлөөлөх боломжгүй. Аль нэг гэрчийн нэм хасгийг хийх байхгүй.
2 сарын өмнө баруун бүсэд гурил тэжээлийн импортын татварыг тэглэх шийдвэрийг засгийн газраас гаргасан. Өөрөөр хэлбэл эх оны 4-р сар хүртэл Баруун аймгийн 5 боомтоор импортлох бүтээгдэхүүнд гайлын татварыг тэг хөв болгох тогтоолыг баталсан. Гэхдээ зарим гишүүдийн зүгээс зөвхөн Баруун аймаг гэж ялгартай хандсан нь гишүүд өөрсдийн сонгогдсон тойргоо тордох гэж энэ санал гаргасан гэж үзлээ. Учир нь энэ санаачлагыг баруун бүсээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн гаргасан юм а. Баруун бүсийн боомтуудаар импортлох Улаанбаатарын гурил мал амтны тэжээлийн нэмэгдлийг гайлын дотроос чөлөөлөх тухай санаачлагыг баруун бүсээс сонгогдсон гишүүн гаргаж завламаар Улсын хурлын 64 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байдаг. За ингээд өнгөрсөн 9-р сард Хүмүүстүүдийн аж ахуйн хөнгөн үйлрийн сайд энх баярт хөрвүүлж засгийн газрын хуралдаанаар Баян Улгийн аймгийн Цагаан нур, Ховд аймгийн Яранд, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арц суур, Говьалтай аймгийн Бургастай боомтоор импортлох Улаанбаатарын гурилын гайлын татварыг тэглүүлэх тогтоол батлагдсан. Харин энэ тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. За манай их хурлын гишүүд ер нь бид нар одоо нэг хууль тогтоомжийг батлахдаа нэг энэ жаахан лоббины шинжтэй хууль тогтоомжууд дээр жаахан анхаармаар байна. Би бол энэ зөвхөн энэ баруун бүсээр оруулж ирж байгаа, баруун бүсээр орж ирж байгаа энэ малын тэжээл гурил дээр татврын одоо засаг бол бүр тэг болох ч юм биш. Энэ дээр бол үнэндээ л яг хувь хүний хувьд бол хардлага байгаа. Тэгээд одоо хэрэг эрсхийн дарга нь өөрөө эсвэл баруун бүсийг болохлоор ингээд ороод ирдэг юм уу? Баруун бүсийн гишүүд олуулаа болохлоор ингээд ороод ирдэг юм уу? Яагаад баруун бүс вэ гэж баруун бүсийн хувьд бол хэд хэдэн онцлогтой байгаа. Нэгдүгээрт бол тэнд гурилын үйлдвэр огт байхгүй. За тарилангийн үйл ажиллагаа бол бараг явагддаггүй. Өөрөө одоо өндөрлөг бүс одоо тарилангийн үйл ажиллагаанд нэлээд бас хүндрэлтэй байдаг. За дээр нь арслагдмал. За тийм учраас одоо олон жилийн дунджаар бол баруун бүсээр импортоор бол гурил хамгийн их орж ирдэг. Баян Улгийн Увс аймгийн боомтуудаар. Тийм учраас баруун бүсэд одоо энэ онцлогийг харгалзаж одоо тогтоох саналыг оруулж байгаа. Гэхдээ энд Улсын хурлын 67 гишүүн одоо буюу Баян Улгийн аймаг сонгогдсон одоо Жангабил гишүүний одоо баланкаар 67 гишүүн бол энэ саналыг анх одоо засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу засгийн газар энэ тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах энэ саналыг одоо боловсруулж Улсын хурлд өргөн мэдүүлж байгаа гэдгийг бас хэлье. Энэ жилийн зуудын эрсдлийн үнэлгээгээр Баян Улгийн аймаг маш их гарсан бол Ховд, Хөвсгөл, Дорногов аймагуудад эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан байдаг. За гэхдээ энэ үйл нийт газар нутгийн ихэнх нь засан бүрхүүлтэй өвлжилт хүндрэхээр байгаа. Тиймээс зөвхөн баруун аймаг гэлтгүй өвс тэжээлийн хүрэлцэн хангамж нийлүүлэлт дээр салбар яам анхаарах хэрэгтэй илээ. Сая говийн бүсээ сонгогдсон гишүүд бид бас Дундгой аймгийн баруун 8 сумаар яваад ирлээ. Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан овоо гээд үндсэндээ 20-30 см засан бүрхүүл тогтчихсон. Тэнд бол одоо өвлжилт маш хүндэрсэн байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор зөвхөн баруун аймаг гэхгүйгээр энэ тэжээл энэ бусад зүйлс дээр яам анхаарч ажиллахгүй болохгүй хаа. За өнөөдрийн байдлаар бүгд найрамдах үзэсгэлэнтэй улсад бас нийтдээ нэг 70 гаруй мянган толгой хонь гарч байгаа. За энэ хөвчлэн одоо баруун аймагуудаас бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр одоо ямар ч байсан зүгээр аймаг сумын аюулгүй нөөцөд бэлдэх өвснүүдээ бол нэг 70 гаруй хувьтай 80 орчим хувьтай бол аймаг сумдууд бол бэлдсэн байгаа. За ингээд тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон байгаль орчин хүнсүүтэй аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Ингээд телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Эдийн засгийн тодорхойгүй байдал иргэдийн санхүүгийн шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж байгаа талаар судлаачид хэлж байна. Жишээ дурдвал сүүлийн 5 жилийн хугацаанд л гэхэд аппликейшнаас зээл авах иргэдийн тоо 8 дахин нэмэгджээ.
Манай улсад аппликейшны зээл олгодог 56 байгууллага байгаа юм а. Сүүлийн 5 жилийн хугацаанд аппликейшнаас зээл авах иргэдийн тоо 8 дахин нэмэгджээ. Аппликейшнаар олгогдсон нийт зээлийн 10% нь хугацаа этэрсэн болно. Чанаргүй зээл болж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Ялангуяа 18-аас 25 насныхан болно. 55-аас дээш насных нь санхүүгийн эрсдлээ тооцохгүй аппликейшны зээл авах тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Тиймээс альж төрлийн зээлийг олгохдоо иргэний зан төлөвийн судалгааг харгалзаж үзэх хэрэгтэй гэдгийг засагч судлаачид хэлж байна. Эрсдлээ тооцдоггүй хариуцлагагүй иргэд зээл авч төлөхгүй байгаа нь банк бус санхүүгийн байгууллагуудад эрсдэл үүсгэсээр байна гэлээ. Банк санхүүгийн салбар дээр яг энэ нөгөө innovative гэж хэлээд байдаг финтек зээлийг олгоод байгаа багцын хэмжээ бол нэг 4.2 их найт төгрөг байгаа. Тэгэхээр тэнцэнээс нэг 560 орчим тэрбум төгрөг одоо эрсдэлтэй явж байгаа. Өөрөөр хэлбэл хугацаа этэрсэн чанаргүй гэдэг ангилалд орцсон байгаа гэсэн. Энэ нь цаанаа ямар санаа хэлээд байна вэ гэхээр түрүүчийн аппликейшны зээл авсан хүмүүсийн 10 хүн дутмын нэг нь бол ямар нэгэн байдлаар одоо тийм үрийн дарамттай нөхцөл байдал руу өөрийгөө оруулаад байна даа л гэсэн тэмдэглэл гарсан да. Мөн үүнээс гадна нийгмийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нийгмийн эдийн засгийн тогтворгүй байдал иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхөөс гадна хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлж байна гэсэн юм а. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татврын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж судлаачдын зүгээс үзэж байна. Ялангуяа сүүлийн үед бол эдийн засаг санхүү маань одоо хүмүүсийн одоо шийдвэр гаргалтанд сэтгэл зүйн нөлөөлдөг юм байна. Өөрөөр хэлбэл хүний зан төлөв нөлөөтэй байна. Тийм учраас шийдвэр гаргалт маань эр арцснаар гараад байна. Энэний тэр гап бол зан төлөв төр байна гэдэг юу бол аль хэдийн нотлогдоод хоёрч одоо Нобель авсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар судалгаа хийгээд Монгол техникийн ээлжинд бид нар сэтгэл зүйн индексийг тэгээ нөгөө хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн индексийг тодорхойлоод төлөв байдлаа ажиглаад тэгээд одоо нөгөө бодлогын төвшөнтэй ямар одоо үйл ажиллагаа арга хэмжээ зохион байгуулах вэ гэдэг дээр бид нар зөвлөмж өгч байгаа жишээтэй. Цаашлаад иргэдийн стрессийг бууруулах, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, орлогын тогтвортой байдлыг дэмжих бодлого чухал байгааг судлаачид онцолж байна. Манай улсад 20 гаруй төрлийн халамжинд нийт 2.7 сая хүн хамрагдаж байна. 15 жилийн дотор нийгмийн халамжийн төсөв 51 дахин нэмэгдэжээ. Тухайлбал 2010 онд халамжийн төсөв 31.5 тэрбум байсан бол 2.5 их найт хүрч нэмэгдсэн байна. Халамж нэмэгдснээр манай улсад эерэг нөлөө тунцөөн, ядуурал буураагүй, худалдан авалт ажлын бүтээмж нэмэгдээгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын ядуурал 30% хэвээр байсаар байна. Өнгөрсөн онд хүнсний толгойныг 100 мянган иргэн авдаг байсан. Тэдгээрийн 46% нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд гэсэн судалгааг холбогдох яамнаас гаргасан байдаг. Гэтэл энэ онд тэдний 14% нь хүнсний толгойноос хасагдаж 86 мянган иргэн хүнсний толгойн авах юм а. Эх онд хүнсний толгойнд 18 тэрбумыг төсвөлжээ. Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмыг шинжилэн баталж хүнсний толгойн мөнгөн дөнгө 25-аас 50%-аар нэмэгдүүлж хүнсний толгой авах иргэдийн тоог бууруулахыг зорж байна гэлээ. Гэхдээ зорилтод бүлгийн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих байдлаар уг үйлчилгээг олгон гэсэн юм а. Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсвэл өрхийн амжиргааны түвшинд дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй гэдгийг холбогдох албанаас онцоллоо. Дэмжлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас 180 буюу түүнээс доош оноотой өрхийн иргэдийг бол хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамруулахаар заасан байна. За мөн нэг иргэнд олгодог мөнгөн дөг бол бас нэмэгдүүлсэн. Хуучин насан туршсан иргэнд 16 мянган төгрөг олгодог байсан бол сар болгон 20 мянган төгрөг олгохоор болсон. Тухайн өрхийн хүүхдэд одоо 8 мянган төгрөгөөр сар болгон одоо дэмжлэг үзүүлдэг байсан бол энийг нэмэгдүүлж 12 мянган төгрөг болгосон. Манай улсад нийт хүн амын 60 орчим хувь нь халамжинд хамрагдаж байна. Тэр дундаа 800 мянга гаруй иргэн давхарсан халамж авч байгаа юм а. Халамж авагчдын тоо өнгөрсөн оноос 4%-аар буурсан ч төсөв нь 10%-аар нэмэгдсэн. Энэ онд халамжийн төсөв 2.5 их найт бол эх онд 2.6 их найт болж нэмэгдсэн. Нийгмийн даатгалын сан болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийт 20 гаруй халамж байгаа юм а. Ажил хөдөлмөр эрхлэх насны 30% нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Тэдгээр татвар төлөгч иргэд болон аж ахуй нэгжүүд хавтгаарсан халамжийг нуруун дээрээ үүрсээр байгаа нууц бишээ. Манай улсад халамжийн тогтолцоог суурьаар нь шинжлэх шаардлагатайг эдийн засагчид хэллээ. Монгол улс
байгаа хөдөлмөрийн насны хүмүүс нь шүү дээ. 30% нь л нийгмийн даатгалын сангийнхаа 70%-ийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бол 30% нь баг энэ нуруунд дээр явж байгаа. За дээрэс нь хамгийн их гол оролцоотой байгаа нь сая нэг насны бэлгэлээр судалгаа хийсэн. Ер нь бол нэг 76-аас 96 оныхын нэр чинь баг 50-60% нь энэ сангийн чинь ачаал өөрөө ирцэн явж байгаа гэсэн. Тэгээ цаашдаа бол энэ халамж ингээ автгаараад ингээд байгаад их юм бол угаасаа тэр нөгөө нийгмийн даатгал төлөх одоо цаашдаа татвар төлөх улсууд нь ч гэсэндээ 90 он руу ингээд ороод ирэх юм бол энэ төрөлт багассан байгаа. Гэх мэтлэнгийн юм томоохон асуудлууд бол үүснэ л дээ. Боломжтой байтла халамж авах тэр англи руу орчихсон байгаа тэр бүлэг одоо хэсэг бол өөрөө тухайн халамж авах мөнгө урсгалыг бол гажууд болно гэж бол харж байна. Тэгэхээр бид нэр яах вэхээр тэр шаардлагуудыг нөгөө халамж авах үзүүлэлт шаардлагыг хангасан тэр шаардлагууд айгүй нарийн тогтоогоод тэр халамж авах ёстой хүмүүсийг оновчтой яг зорилтод бүлгээ тодорхойлоод тэгээд эднэртээ өгөх нь өөрөө эргээд эдийн засаг санхүүгийн чадамжинд яаж нөлөөлөх вэ гэхээр бид тэр мөнгө урсгалыг нөгөө зөв оновчтой хүмүүст нь хуваарлаад илүү гараад байгаа тэр шаардлагагүй зардлуудаа бол зохицуулж өгснөөрөө мэдээж бол манай улсын эдийн засаг санхүүгийн байдалд бол эерэг нөлөө гаргана. Манай улсад хэн хамгийн их хөдөлмөрлсөн нь илүү их татварын дарамтад ордог. Харин ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд халамжаар тэтгэгдэж амар хэлбраар амьдарсаар байгаа нь нууц биш. Иргэдийг халамжаар тэтгэхээс илүүтэй хөдөлмөрлөх боломжоор нь хангах хэрэгтэйг эдийн засагчид хэллээ. Томоогийн тохиолдолд 15 мянгад хүрч нийт амбалтаараар үзүүлж байгаа иргэдийн 10 орчим хувийг эзэлж байсан бол багангийн сурагчдын хичээлийг захимд шилжүүлснээр томоогийн тохиолдол 15-аас 16%-аар буурсан болохыг Алдарт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Гэхдээ энэ сарын 15-нд томоогийн дэгдэлт оргил үедээ хүрэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Томоогийн оргил дэгдэлтийн үед амбалтаарын ачаалал 10 мянгаас 42 мянгад хүрэх эрсдэлтэй болохыг холбогдох албанаас анхааруулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд A хүрээний томоогийн дэгдэлт дэлхийд даяар бараг байгаагүй. Одоо эд дэгдэж байгаа томоогийн A хүрээний H3N2 вирус болон H1N1 вирус нь 100-аас хойш 8 дахь удаага мутацд орж байгааг холбогдох албаных нь хэлж байна. Томоогоор онцлогдсон иргэдийн 70 гаруй хувийг H3N2 вирус эзлэж байгаа бол үлдсэн хувийг нь бусад төрлийн вирусууд эзлэж байна. 30 орчим хувийг эзлэж байгаа синцитол вирусанд дэлхийд даяар хэрэглэхийг зөвшөөрсөн вакцин байхгүй учраас эрсдэл өндөр гэлээ. Энэ вирус нь шууд уушигны гүн рүү орж хатгалгаа болдог учраас бага насны хүүхдүүдэд маш эрсдэлтэй байгааг эмч анхаарууллаа. А хүрээний томоогийн вирусээс гадна томоо төст вирусууд бол бараг 6-7 вирусууд эргэлэн байсан шүү дээ. За энэ 7 хоногт бол бас гайгүй томоо төст вирусууд бол харьцангуй бас бага илэрсэн байна. Өөрөөр хэлбэл одоо бол яг А хүрээний вирусээс гадна амьсгалын замын синцитал вирус, за тэгээд ич томоо нэмээд одоо аденовирус, илэрлийн коронавирусууд бол цөөн хуваар илэрсэн байна. Тэгэхээр зэрэг энэ бол бас харьцангуй нөгөө хүүхдүүдийг эмнэлэгт хэвтэлт тийм ээ бас хүндрэл өгөх. За тэгээ мэдээж нөгөө эмнэлгийн ачааллыг бас харьцангуй намжмал байдалд ороход бас түлхэж үзүүлж байгаа гэсэн үг. Шинэ жил болохдоо зэрэгцэн томоогийн тохиолдол хүндрэх эрсдэлтэй учраас олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх хэрэгтэйг албаных нь санууллаа. Түүнчлэн томоогийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж хавсарсан томоогийн вирусоос сэргийлэх боломжтой гонцолсоор байна. Цаашид томоогийн халдварын өсөлт өргөжлөх төлөвтэй байгаа учраас сургуулийн дундаагийн хичээлийг цахим хэлбэрээр өргөжлүүлэх нь зүйтэй гэж тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнжээ. Иймээс боловсролын сайдын 11-р сарын 27-нд гаргасан тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгон хайрхан, Хаан уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн баг дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм. Тодорхойлбол 1-ээс 5 дугаар ангийнхан эх 7 хоногт танхимаар 6-аас 9 дугаар ангийнхан цахимаар хичээлнэ. Ийхүү баг дунд ангийн хичээл цахим 7 хоногийн хугацаа дуусмагц 2025-аас 2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар зохион байгуулагдана гэдгийг боловсролын яамнаас мэдээллээ. Дараагийн мэдээ хүргэе.
Өнөөдөр олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна. Энэ өдрийг 1985 оноос эхлэн Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсууд тэмдэглэж байна. Харин манай улсад 2008 оноос энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд бүх хувь нэмэр чухал буюу таны хүчин чармаалт, хичээл зүтгэл томч бай, жижигч бай бүгд нийгэмд ахиц авчирдаг гэсэн урайнд дор болж өнгөрлөө. Энэ өдрийг тохиолдуулан Монголын хүүхдийн ордонд олон улсын сайн дурынхны чуулган зохион байгуулагдлаа. За чуулганд 1000 гаруй сайн дурын ажилчид оролцсон сайн дурын хөтөлбөрийн ирээдүг хүндэн хэлэлцлээ. Манай улсад сайн дурын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын нэг бол Монголын сайн дурынхны төв юм. Тус төвийн үүсгэн байгуулагч цаг үе өөрчлөгдөхийн хэрээр олон нийт сайн дурын ажлын талаар мэдлэг ойлголттой болж байгааг онцолж байлаа. Тийм ч учраас энэ сайн дурын гэдэг нэр томьёог энэ чигт нь авж үлдэж хадгалж явахад их тийм хэцүү. Хог цэвэрлэгч юм шиг байгаль орчин юм их хүмүүс юм шиг эсвэл хорон дээр нэг тийм хүмүүс байдаг ч гэдэг нэг завтай ажилгүй гэл ингээл өнөөдрөөс 20 жилийн өмнө бол энэ зүйлүүд хэцүү байсан. Одоо бол үнэхээр одоо сайн өөрчлөлтүүд залуучууд одоо юу гэдэг ерний нийгэмд оролцож байгаа байгууллагууд мөн ингээд ажил хөдөлмөр хийж байгаа залуу хүмүүсийн хувьд ч гэсэндээ хэн байж ямар одоо үн цэнийг нийгэмд өгж байгааг маш чухал асуудал болж хувирч байна л да. Карьерийн хувьд ч гэсэндээ илүү сайн ажиллаж амьдрий гэвэл томхон одоо ур чадвар дээр суйрлаад би нэг одоо тоонд сайн ч гэдэм үү би одоо гадаад хэлний хамгийн өндөр оноотой гэхээс илүү тэр зүйлээр юу бүтээх юм бэ гэдэг нь үнэхээр чухал байна. Энэ төвийн идэвхтэн гишүүдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байна. За бусдад туслах сэтгэлдээ хүнлэг инэрэнгүй иргэн болж төлөвшөх, нийгмийн харилцаанд оролцож өөрийгөө тодорхойлох зэрэг олон давуу талыг бий болгодог лээ. Сайн дурын ажил хийж яхаар ингээд аяда ингээ гадаамадаа хийдэг байхгүй ингээ хүүтэн мөтэн тэнгүүд амир хүүхэн кофе мафи ч юм уу халуун мячдаг бод өстэй хичээж байгаа шүү гэхээр амир хурмын үг амир зарим хүмүүс хэлдэг. Тийм хүмүүсээс амир ягаад дараа хийх хүсэл айгу төрдөг. Тэгээд ер нь сайн дурын их ажил хийх болгондоо одоо өөр хүрээлэлтэй ч үзэж байгаа өөр одоо газруудад ч үзэж байгаа энэ маань нөгөө намайг илүү гадагшаага болох ч юм уу тийм миний хувийн талаас илүү нөлөөлж байгаа гэж бодож байна. Би ер нь танилцыг сүнтэй танилцж чаддгүй төрлийн хүмүүс аахгүй. Одоо бол ер нь танилцыг сүнтэй танилцчдаг, одоо хүнд үгээлчдэг, тийм үгүйгээ хэлж сураад ер нь өөрийгөө илэрхийлэх тал дээр сайжирсан гэж бодож байгаа. Бас хүмүүсээ жаргалтай гаргадаг юм аа. Яг ясанж байхгүй хүмүүс төр очиод туслаад тэр хүмүүс чи яг сэтгэлээсээ баяр жаргалтай. Одоо яг хүмүүсийн хотлайн нэмэлт байж техникийн нэмэлт чинь аим таалагддаг. Өөрийнхөө хэр азтай ойлгосон юм байна. Өмнө нь энгийн боддог сайганд бол бус хүмүүсээ тансаад байдаг ойлгоод нэг тийм байгаа зүйлээ биширч байгаа зүйлээр талархаж сурсан. Сайн дурын ажил нь зөвхөн бусдад туслах төдийгүй хувь хүн өөрөө хүнлэг чанар, хариуцлага, хамтын ажиллагааны ур чадвараа хөгжүүлэх боломж гэдгийг өнөөдрийн чуулганд оролцогчид онцолж байна. Мөн сайн дурынхан нийгмийн бүх давхаргад идэвхтэй оролцож, ирээдүйд тогтвортой хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаагч тэмдэглэж байв. За чуулганд оролцсон гадаадын болон дотоодын сайн дурын ажилчид туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн дурын хөдөлгөөнийг олон нийтэд таниулах боломж нээгдэж байгааг тодтогч байлаа. За ингэснээр олон улсын сайн дурын ажилтны өдөр нь зөвхөн нэг өдөр тэмдэглэдэг баяр биш, харин нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, хамтын хүчийг тодорхойлох өдөр гэдгийг баталж байна. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд манай улсыг зорин эрх жуулчдын урсгал нэмэгдэж байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж, үйлчилгээ, тээвэр зочид бодлын салбарч дагаад идэвхжих зэрэг давуу тал боломжууд бий болсоор байна. Гэхдээ цаашид анхаарч сайжруулах олон асуудал байгааг салбарынхан хэлэлцэж гарц гаргалгаа хайж байна.
Манай улсад хөш орнуудаас зорин ирэх жуулчдын тоо сүүлийн 10 жилд 80% өссөн гэх тоо мэдээлэл бий. Мөн энэ оны 10 дугаар сарыг өмнөх оны 10 дугаар сартай харьцуулахад манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 18% өсжээ. За энэ бол сүүлийн жилүүдэд манай улсын аялал жуулчлалын салбар сэргэж буй нэг жишээ. Аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар манай улсын гол онцлог нь дэлхийд ховор үлдсэн онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, он удаан жилийн түүхэн дурсгалууд дээр суурилдаг гэлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад зочилж буй ихэнх жуулчид хөдөө орон нутгийг зордгоо. Үүнийг дагаад тээвэр, амралтын баазууд, хүмүүсийн үйлчилгээгээд дэд бүтэц болоод менежментийн олон асуудлууд хөндөгддөг байна. Дэлхий дээр мэдээж аялал жуулчлалын асар том зах зээл байна. Энийг холбогдох зүйл бол дэд бүтэц, тээвэр. Тэгээ манайх би бас түрүүн хэлсэн ер нь бол гол зах зээлийн аялал жуулчлалын гол зах зээлүүдээс ер нь бол алсагдмал байдаг шүү дээ. Тийм болохоор бидэнд бол дэд бүтцийн хөгжил асар их чухал. Тэгээ энэ дээр бас хязгаарлагдмал байдаг учраас бас нэг юм bottleneck гэдэг юм лонхон хүзүүний үзэгдэл байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр манай ялангуяа төр одоо тийм олон улсын нислэгийг дэмжих, энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжих гэдэг ийм шаардлагууд бол байна. Тэгвэл эдгээр асуудлуудад салбарын мэргэжилтнүүд судалгаа хийн өөрсдийн зүгээс дараах саналуудыг дэвшүүлж байгаа юм байна. Тэгэхээр цаашдын гол асуудал бол жуулчин илгээдэг ийм бусад орнуудаас авах жуулчдынхаа төрөлжилтийг бол өөр болгох. Нөгөө талаас арай тийм тансаг дэд зэрэглэлийн буюу одоо орлого сайтай жуулчдыг Монгол улсад татах энэ маркетингийг хөгжүүлэх асуудал чухал. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээж хэрэг бид нар бол бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Үүнд бол дооцох нь одоо тээвэр, нөгөө талаас байр сууцны чанар, хүртээмж, тэгээд үйлчлэгээний стандарт, хүний одоо зочдлогтой байдал гэдэг ийм олон асуудлууд байдаг. За тэгээ Монголын аялал жуулчлалын нэг онцлог бол одоо хотын гэхээсээ илүү орон нутгийн зөрөх газрын юм аялал жуулчлалыг хамгаалж өгчдөг. За тэгээ манай энэ зөрөх газрын хамгийн гол одоо байр суурьцууд одоо жуулчны бааз гэдэг тийм ээ. Тэгэхээр бид нэр энэ баазаа бол маш сайн одоо нөгөө судлах хэрэгтэй байна. Ерөнхийдөө өмнө хийгдсэн судалгаанууд бол төлөв хүчин чадлын хувьд одоо судалсан байдаг. Бид нар бол илүү өргөн хүрээнд одоо 7 үндсэн агуулгын за нэг 90 орчим асуудлыг одоо тодруулахаар ийм одоо судалгаа хийж байгаа. За салбарын цаашид шинжлэх ухаанд суурилсан судалгаа бодлогын уялдаа холбоог сайжруулж хүний нөөцийн тогтвортой хөгжилд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн зөвхөн жуулчдын тоог нэмэгдүүлэх бус аялал жуулчлалын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зэрэг цогц хөгжлийн бодлого шаардлагатайг онцолж байна. Ингэснээр салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж, Монгол улсыг зорих чанартай жуулчдын урсгал нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэлээ. Монгол улсын засгийн газраас 2023-аас 2028 оныг Монголд зочлох жил болгон зарлаж 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин тусгаалсан бодлого арга хэмжээ хэрэгжүүлж байна. За аялал жуулчлалын салбар чиглэсэн олон ажлууд хийж хэрэгжүүлж жуулчдын тоо өссөн тухай олон тоо мэдээлэл тайлагнаж байгаа ч дээрх асуудлуудын зангилааг олж харсан эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 20 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар эзэлж байна. 2030 он гэхэд энэ тоог 30% хүргэх зорилт тавин ажиллаж байна гэлээ. Энэ зорилтод хүрэхийн тулд иргэд болон төрийн зүгээс байгаль хамгаалагчдын зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх, ямар асуудлууд тулгамдаад байгааг халуун цэг дээр нь ажилладаг хүмүүс буюу тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилчид хэлэлцлээ. Манай улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үздэг. За үүнээс дархан цаазд газар 23, байгалийн цогцлборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна. За цаашид экологийн хувьд чухал ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалт авахар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд үндэслэн тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж 2030 он гэхэд 30% хүргэх зорилго тавин ажиллаж байна гэсэн юм а. Тэгвэл энэ зорилт биелэхэд бодит нөхцөл байдал дээр ямар асуудлууд тулгарч байгааг салбарынхан хуваалцлаа. Хууль усан агнуур гэдэг ч юм уу, тэгээ хууль усаар газар ашиглах гэдэг ч юм уу, эсвэл байгалийн аль нэг нөөцийг хэтрүүлэн зөвшөөрлгүйгээр ашиглах хичээрийн дац хэтрэх гэх мэт асуудлууд байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх гэхээр зарим тусгай хамгаалалттай газрууд маань ерөнхийдөө санхүүжилт их муутай, хүн хүчний нөөц болцоо муутай юм байдаг. Хин тусгай хамгаалалт. За манай Монгол орнд бүх тусгай хамгаалалт газар хэлчихэд бараг буруутахгүй болоо да. Тийм ээ. Санхүү бол маш хамгийн том асуудал байдаг. Миний ажиллаж байгаа газар бол татварын зэрэг орхны хөндий үед монголчууд хамгийн их дайрж өнгөс аялдаг газар.
хамгийн түрүүнд тулгамж газар маань газар ашиглал буюу одоо залуучууд маань одоо нэг үе бодоод хайгуул хог хаягдал их тусгагддаг. Тэгээд нэг байгалийн гоёдын үзэсгэлэнтэй газар очиж үзчихээд манайханд бас уриалмаар нэг зүйл байхгүй. Хог хаягдал аваад яг цэвэрхэн аялаач гэдэг. Одоо яг хамгийн тулгамж асуудал байна. Тусгай хамгаалалтаа газрын сүлжээг өргөжүүлж Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 30% хамгаалалт авах зорилтыг хэрэгжүүлэхэд төр хувийн хвшил, судлаачид болон орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна. За хариуцлагагүй аялал жуулчлал, хууль бус ашиглалт, малын бэлчээрийн дарамт зэрэг асуудлууд өнөөдрийг хүртэл тулгамдсан хэвээр байна. За эдгээрийг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд бодит нөхцөл дээр тулгуурласан шин санаачлаг хамгаалтын үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцоллоо. Хамгаалагчид өдөр бүрийн ажлынхаа туршлагаас харахад хүний буруутай үйлдэл байгальд хамгийн хохирол учруулж байгааг сануулж, иргэн бүрийн оролцоо хамгаалтын бодлогын гол түлхүүр болохыг онцлон хэлж байна. Экос олон улсын фестивалаас гайхамшигт Монгол адуу баримтат кино тэргүүн дээд шагнал хүртсэн байна. Уг кино нь Америкийн нэгдсэн улсад төвтэй кино наадмуудаас 3 дахь шагналаа хүртсэн нь энэ юм. Дэлхийн морьтнууд төслийн багийнхан Google мордын туулсан газар орныг бүхэлдэн баримтжуулан 3 баримтат кино бүтээгээд байгаагийн нэг нь гайхамшигт Монгол адуу хэмээх уг бүтээлээжээ. Дэлхийн морьтнууд төслийн багийнхан 2022 онд Говьалтай Уранга аймгаас Сүхбаатар Дорндын чигт гүйсэн 2 морины тухай баримтат киног анх бүтээж байсан бол дараа жил нь Сэлэн аймгийн Хөдөр сумаас Баянхонгор аймгийн Богд сумыг зорьсон мөн 2 адууны талаарх баримтат киног үзэгчдэд хүргэсэн. Эдгээр кино бүтээл нь өдгөө дэлхийн 10-аад оронд гарч олон улсын 3 кино наадмаас шагнал хүртээд байгаа юм. Эхний киноны мордотод уяа морины байдалтайгаар хагасруулан сойж байсан түүхтэй. Түүнчлэн баримтат киноны зургийг авахынхаа өмнө судалгааг сайтар гүйцэтгэж өмнө нь хэд хэдэн удаа нутгийнхаа зүгт гүйгээд амжсан мордыг онцолж сонгосноо хуваалцлаа. Энэ сайхан бүтээлийг Монголын ард түмэнд төдийгүй одоо дэлхийн хүмүүс бас их эергээр их гоё хүлээж авсан. Энэ нь бол ингээд энэ тэр Америкийн нэгдсэн улсын Балтиморыг гэдэг одоо тийм хотод жил болгон зөвхөн энэ дэлхийн адуун зориулсан дэлүүдийг нэгтгэж жил болгон тийм одоо фестивалцхан байгууллага тийм ээ. Тэгэхээр энэ фестивалд одоо манай киноос одоо дээд жагналыг авчээ. Тэгэхэд одоо маш их баяртай байгаа. Хүмүүс бол ингээ адуу болгон гүгээд идэм үү гэж их асуудаг. Би Уранга Морис Бордош даргуурын холбооны одоо тэргүүнээс нь нарийн бичиг хүртэл өнөөдөр 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд Урангагаас 5000 гаруй адуу очсон шүү дээ. Одоо Сүхбаатар аймаг Доронт аймгаас одоо Урангаа хөдөлж аваад адуугаас ажируулсан байхгүй юу. Гэтэл энэс одоо ингээд судалгаа хийхэд зөвхөн л адуулгүйсэн байгаа байхгүй. Тэгэхээр бол бас тэр адуу болгоно нэхгүй гэдэг бол бас үгүй байх гэж би боддог. Дэлхийн морьтнууд төслийн багийнхан 3 дахь киногаа 2024 онд бүтээсэн. Ингэхдээ тэд Арангай Булган аймгийн Зааг нутгаас Урангаан чигт уугуул нутгаа зорих адууны түүхийг кино бүтээл болгосон байна. Харин өмнөх 2 киноноос ялгаатай нь гэвэл гол дүрийн хөлгүүдээ үл мэдэгдэх газарт ачиж хүргээд нутаг руугаа гүйхийг нь бэлчээрээр нь дагаж бичснээ онцолж байлаа. Тэдний дараагийн уран бүтээл Вьетнам улсаас гүйж ирсэн адууны түүх. Төв аймгийн Мөнгөн морьт сум хүртэлх 4700 км Адармаатай бэрх замыг туулсан гэх домог мэт түүхийн улмыг тодруулан кино бүтээж үзэгчдэд хүргэхээр зэрэгжээ. Аз болоход нөгөө Вьетнам руу тэр ачигдсан одоо хөрмөрний чинь эзэн нь одоо амьд байгаа. Тэр бүсгүйг одоо нөгөө өөрийнх нь нэлттэй адуу тэр бүсгүйг 22 настай байхад ачигдал 23 настанд буцаад ирсэн байна шүү дээ. За тэрийг баталж байгаа амьд хүн байна. Маш олон зэргүүд хүргэж гисэн байна. 148 зэрэг. Түүнээс одоо 8 орчим хүн одоо миний олж мэдснээр 8 орчим хүн амьд байна. Тэд нөгөө хэрхэн яваад Вьетнам орсон буцаагаад тэндээс алдчихснийг одоо баталж ярьж байна. Яаж талаагатлах юм бэ те? Яаж тэр Вьетнамын ардлын тэр том ойнуудыг гатлах юм бэ гэдэг. Энэний тулд ч нь бол ах нь одоо Вьетнам хятадаар 3 удаа яв судалгаа хийлээ шүү дээ. Тэгээд судалгаа хийжгаад за энэ бол одоо үндсэндээ бол хятадын зүүн талаар бол бүтэхгүй юм байна. Гол төвөсгөр бол бүтэхгүй юм байна. Баруун тал төвдийнхөө өндөрлөгийг л барьж явах юм байна гэдэг. За ингэж л явсан байж магадгүй гэдгийг л би харуулад шүү. Хатан гол буюу шар мөрөнгөл хөлдсөн багт нь гараад ирж байгаа байхгүй хаавар. Хөлдөө багт нь. Хөхмөрөнгөл гатсан. Кино багийнхан өмнөх удаад 23-аас 30 цагийн бичлэгийг 1 цаг тураан кино бүтээл болгож байсан бол энэ удаа Вьетнам, Хятад, Монголын нутгаар 45 цагийн зураг авалтыг хийснээр ердөө 1 цагт багтаан кино бүтээл болгохоор ажиллаж байна.
Тэнгэр телевизийн 7 хорон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.